бүхэндээ санхүүгийн мэдлэгийг шийдлээ ураатай нийт Актамын зүгээс хуримтлал юунаас эхэлдэг гэж цорол контент нэвтрүүлгээ хөргөж байгаа. Тэгэхээр манай нэвтрүүлгийн дараагийн зочноор маань за хэмлээ. Алтан гэрлийн бямтэлгээр За бэмтэлгэр манай оролцож байна. Тэгэхээр бид хоёр өнөөдөр та бүхэндээс юуны талаар хуваалцах вэ гэхээр сошиал бас нэгэн уриалгад гişүүлсэн пост явьж байгаа. За тэгээд энэ постыг нь хараа ерөнхийдөө бол зочиндоо урилга хөргүүлсэн байгаа. Тэгээд урилгыг хүлээн аваад ирсэн маш их баярлалаа. Тэгээд хоёулаа эхний ээлжинд постынхаа талаар бас ярив те. за тэгээд намайг бас урьж оруулсан та бүхэндээ маш их баярлалаа. За тэгээд миний пост болохоор ерөнхийдөө бол хадгаламж мөрөөдлөөс эхэлнэ гэсэн одоо утгатай байсан. За тэгээд энэ дээр болохоор юу байсан бэ гэхээр ерөнхийдөө бол би хамгийн анх хадгаламжаа бол анхныхаа хадгаламжийг өвөөгөөс өвлөж авсан байдаг. За 1996 онд яг хамгийн анх одоо еврогийн валют гаргахад манай өвөө болохоор өөрийнхөө 5 хүүхдийн нэг хүүхдүүдэд нь зориулаад ингээ хадгаламж нээжсэн. Тэгээ энийг болохоор тухай биднэрт бас хэлээгүй 2006 онд буюу 10 жилийн дараа надад одоо ээж маань энэ хадгаламжийг өвөө чинь өвлүүлж үлдээсэн ингээд одоо өгчээсэн. Тэгээд хадгаламжаа ерөнхийдөө бол нөгөө нэг үндсэн мөнгө гэж ойлгоод тэгээд ерөнхийдөө айл болох үрхүү үндсэн мөнгө нэмэгдүүлэхэд тулд яах вэ гэдэг дээр илүү одоо анхаарад бусдаас нөгөө өвлүүлсэн мөнгө ингээд нэг тий тухайд яг машин аваад унаа гэвэл унж болох байсан эсвэл нь байраа томруулах юм уу ийм зүйл болж болох байсан ч гэсэн одоо тгийгээр яг хадгаламж хэвээр нь хөгжлүүлж явж байгаад одоо өөрийнхөө яг бизнесийг эхэлсэн байж байгаа. Тэгэхээр бас хуримтлал гэдэг зүйлийг зөвхөн бас өөртөө ингээ хатгалаад үлдэх зүйл биш гэдэг манай бас сонсож байгаа хүмүүс ойлгож байгаа тийм ээ. Тэгэхээр бас хуримтлалыг биднээс өөрөختөө өвлөж болох юм байна гэдэг бас нэг юм санаа явж байгаа шүү тий. За хуримтлалыг бий болох гэж ер нь хүмүүс яг хамгийн чухал нөлөөлдөг зүйл нь юм бэ? Бараг хуримтлалын ер нь хөшөөргийг та яг юу гэж бодож байна? За тэгээд ерөнхийдөө бол нөгөө айлуудын хувьд олонгод нөгөө гэр бүлийн одоо манай дээр бол гэр бүлийн дундын одоо ингээд юм маань явж байдаг. Тэгтэл би болгоо нөгөө нэг яг өөрийн гэсэн мөрөөдөлтэй хүн байгаа шүү дээ. Гэр бүлээсээ тусдаа одоо чинь маань хөрний мөрөөдөлтэй би бас нэг мөрөөдөлтэй. Гэтэл яг миний мөрөөдлийг биелүүлэхэд би гэр бүлийн дундын хадгаламжаас те ирээдүйн хүүхдүүдтэй ингээд сургалтын төлбөр ч юм янз бүрийн юмд зориулсан хадгаламжаас аваад би мөрөөдлөө биелүүлэх чинь ингээд зарцуулах авч боломжгүй гэдгийг би айгүй ойлгосон байгаа. Тийм учраас ерөөхдөө бол яг өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхэд зориулаад яг өөрөө яг шинээр хадгаламжийг 2018-аас оноос хойш яг ингээд би болгосон тусдаа ингэж хадгалсан гэсэн үг. Тэгээд мөрөөдөл төр болонгууд яг юу ярих хэрэгтэй гэхээр ерөөхдөө бол 2000 одоо 6 онд би бол одоо яг гэхээр нэг юм нэвтрүүлэг үзсэн байдаг. За тэр нэвтрүүлэг болохоор маш гоё сонирхолтой нэг хятад эмэгтэй одоо яг манай Монголын одоо говийн өмнө хэсэгт чинь цөлштэй хятадын газар нутгад дээр битүү цөлтэй энд олонгууд яасан бэ гэхээр мод тарьсан юм эмэгтэй гарч ирсэн. Тухайд ингээд ямар ч модгүй өглөөс ирэхэд ингээд 9 одоо шураг хурж ирэх гэрийнхээ хаалгыг хачаа гэрээсээ гарч чаддгүй ийм байдалтай байж байгаа залхаснаа яг гэхээр энийг юу зогсоох хэвтэй вэ гэж асуусан чинь мод тарих гэдэг. Тэгээд яг гэхээр мод тарьж эхлээд тэгээд ерөөхдөө 10 жилийн дараа гэхэд нөгөө тарьсан одоо тэр ой модон төвл болоод тэрэнд нь олонгод яхаар Google-с хүртэл ингээ харагддаг болсон. Тэгээ тэр эмэгтэй бүр засгийн газраас ингээ 20 км замыг төв замаас 20 км-ийн зайд гэр хүртэл нь 20 км замыг засгийн газраас ингээ он төлбөргөө ингэж бүр тавьж өгсөн байт юм лээ. Тэгээд ихтэй амны маш олон шагналтай энэ эмэгтэйгийн тухай үзэл ерөөхдөө бол би ч гэсэн яагаад юм болж болохгүй гэж тэг манай Монголд бол нийт одоо газар нутгийн 7% нь ой мод байдаг. Тийм учраас би ч гэсэн нэг өөрийн гэсэн яг ийм тармил ойг бүтээх ийм мөрөөдөл авч исэн боловч энэ мөрөөдлийнхаа төлөө 15 жилийн туршиж хийхгүй байгаад тэгээд яг гэхээр энэ мөрөөдөл маань ингээ мөрөөдөл хэвээрээ үлдээд тэгээд ингээд би ингээ нэг юм худлаа ярьсан те би ой таатлаг мөрөөддөг гэсэн юм ингээ явсараад өгч юм бишээ тэ 60-наас 70-наас гэл цаг хугацаа айгу хурдан өнгөрдөг шүү 14 жилгээс өнгөрч байгаа учраас энэ хугацаа ч гэсэн хурдан өнгөрөх байх гэж бодоод тэгээд яг гэхээр яг хадгаламж үүсгэх хэрэгтэй байна. Энэ мөрөөдлөө биелүүлэх хамгийн гол зүйл нь хадгаламж үүсгэх хэрэгтэй байна. Бусдаас биш ингээ манай нөхөр ч юм уу аав ээж миний мөрөөдлөө биелүүлэх гээд ингээ хүлээж суух нь ерөөсөө чухал биш ээ. Хамгийн гол нь өөрийнхөө мөрөөдлийг өөрөө биелүүлэхийн тулд хадгаламж үүсгэх хэрэгтэй гэж яг одоо ойлгоод тэгээд яг гэхээр яг өөрийнхөө хувийн хадгаламжийг эхэлсэн байж байгаа. Тэгээ энэ туршлагаас яг гэхээр нөгөө групптэй бас бусдад ч гэсэн тий урамд юм болоод бусад хүмүүс ингээ хадгаламж хийх гэхээр гол нь ингээд байдаг байхгүй юу?
Ингээд байдаг ажиглагдсан би ч гэсэн яг ингэдэг байсан. Аха. Хадгаламж гингод нэг цалингийнхаа 10% хийгээд тэгээд ингээ яг яахан тодорхойгүй ингээ уус хадгалах ёстой угаасаа хэрэгтэй. Аха. Тэгээ 10% хийж жаад нэг 3 сая олонгот нуурмаар санагдал 15 сая олонгот маш авмаар санагдал тий. Тэгээд зарим нь бол ингээ тэсгүй хадгаламж процесс нь аваад авчирч тэгвэл зарим нь олонгот яг гэр яахан тодорхой биш мөрөөдөл зорилго тодорхой биш хадгаламжийг хүн ингээ өрчдөг дундаас нь ингээ таслаа зогсоогоод ингээ гэтэл миний хувьд олонгот яг тэр зөвхөн таримал бий болохын төлөө гэд ингээ зориулаад хадгалж байгаа учраас яг л би хизэж өөрийнхөө мөрөөдлийг хин нэг ингэж худалдахгүй учраас яг яг тэрнийхээ төлөө үнэнчээр ингэж тууштай байж чадах юм байна гэдгийг л бусад хүмүүс ч гэсэн ойлгочаасаа гэж одоо ингээ пост оруулсан байж байгаа. Харин тэр постноос нэлээд бас хүмүүс төрсэн байлаа шүү тий. Бас айгүй олон хүмүүс маш гоё эрэг сэтгэлтэй байсан тий. Тэгэхээр нэг ийм ойлголт бас байгаад байдаг. Нэг нь баяжхан одоо бараггүй томорхон тодорхой гэж нэг хэсэг бодолтой хүмүүс байдаг шүү дээ. Таны амьдралд яг ийм бас бодолтой хүмүүс байсан уу? Ер нь ийм хүмүүс та юу зөвлөмөр байна? Одоо бүх зүйл ингээ явандаа болчихно тий. Ерөнхийдөө бол энэ бодлоос олж хүмүүс ерөөсөө их хадгаламж одоо чинь яг тууштай хийж чаддаггүй. Хийж эхлүүлэх ч хүсдэггүй бараг. Яагаад гэвэл одоо жишээ нь ингээд за чи цалингийнхаа 10% хадгалж байгаа гэнэ одоо жишээ нь цалин 2 сая төгрөг байлаа гэхэд 200 мянга 800 мянга бол 80 мянган төгрөг. 80 мянган төгрөг тэгээд одоо наач хэдэн төгрөг болно да ээж. Бараг ингэж яхаа оронд те угаасаа л нэг одоо тендер аваад ч юм уу эсвэл нэг юм дээр цөм хийгээд ингээд би угаасаа бачин тэрний төлөө бараг ингээ хадгаламж хийх бараг хэрэг байхгүй угаасаа л би баячиж гэдэг юм уу. Ийм байр суртаа хүмүүс маш их байдаг. Ялангуяа нөх хуваарай хөдөлмөр хийж байгаа хүмүүс угаасаа л миний бизнес томрно штэ гэд ингээ мэдээж хин ч гэсэн өөрөө ирээдүйд одоо тэ муу урд өнгөр харахгүй штэ. Тэгээ ингэж явж жагаад одоо чинь ингээ хувийн бизнес хийж байгаа хүмүүс дотор тэтгэвртэй одоо ингээ янз бүрийн юм солж байгаа л тэтгэврийн насан дээрхээ зарим нь одоо тэтгэвргүй ч хүмүүсээр эсвэл зүгээр яг тууштай ажиллаа хийдэг хүмүүсийн хувьд бол одоо 800 мянган төгрөгийн цалин аваад арай гэж хүргэдэг байсан бол тэтгэврийн насан дээр 400 мянган төгрөгийг бүр чадан ядан хүргэж амьдрах шаардлагатай болж байгаа шүү дээ. Одоо тэтгэврээрээ л амьдрах шүү. Тэгэхээр ийм зүйлүүд дээр яг гэхээр ирээдүйд одоо тий за миний амьдрал юу ч тохиолдол билээ гэж муу талаасаа бодож хадгалж байгаа зүйл бол ерөөсөө биш. Яг өнөөдрийн орлогоосоо тууштай хадгалсан нь ирээдүйд таныг улам их орлоготой яаж энийг нэмэгдүүлэх үү гэдэг дээр толгой яг ажиллаж эхэлдэг. Бусдаас юу ч үүсгээгүй байж за угаасаа л гэж заагаад нэг хадгалсан гэвэл ер нь бол ингээ худлаа болол дуусж байгаа. Одоо манай хам хатас адан доонд ч бас хүмүүсийн дуусгаж байгаа хэрэгтэй тий. Гэхдээ ер нь бол одоо ингээ хүмүүсийг харж байхад тэгж байгаа л нэг ячандөө угаасаа санаа зовлтгүй ч юм ингэж явж байгаа л одоо өөр ингэсэн байргүй машингүй ч хүмүүс бас байж л агсын нийгэмдэр тийм учраас яг олсон мөнгнөөс тодорхой хэмжээгээр өөрийнхөө мөрөөдөл зорилготой нийцүүлээд хадгалах хэрэгтэй. Хадгалаад хэвшил болчих юм бол аяанда таны толгой яавал илүү их хадгалах вэ? Яавал илүү их орлого нэмэгдүүлэх вэ гэдэг дээр ажиллаад эхэлдэг гэж би яг хэлмээр байна. Ер нь хоёулаа ингэдэг бодол да одоо яг хүмүүст илүү бодтойгоор тий за яг хоёулаа жишээ нь 1 сая төгрөгтэй хүн байлаа гэж бодоод тэрийг яаж хатгалуулаад илүү үр дүнтэй байх вэ гэдгээр хоёулаа нэг ярилцж үзүүл яаж. За одоо хитчлийн данс одоо 6 дансны арга гэж хүн болгоно гэдэг тий. Гэтэл таны хувьд бол яаж хатгалуулаад зүгээр байдаг боломжтой ч. За 1 сая төгрөгтэй хүн болол яг гэхээр гэхээсээ илүү одоо яг гэхээр сар болгоныхоо орлогоос л тодорхой хэмжээнд хадгалах хэрэгтэй. Одоо 1 сая төгрөг ингээд за жишээ нь ингээд за би ирээдүйд гадаадд аялахтаа ч юм уу эсвэл нүүр хүүхдийнхээ хоромд өгөх гээд эсвэл нь одоо ингээд яах гэж ингээд хадгалсан бол тэр амьд байлгах хэрэгтэй байхгүй тэр хадгаламжийг амьд байлгаж байгаа хэлбэрнтээ сарынхаа орлогоос одоо 5% байна уу 10% байна уу тий 2% ч энэ хамаагүй тодорхой хэмжээний мөнгө нэмж байгаа нь хамгийн чухал. Тэгээд ерөөхдөө бол нөгөө энийг хүмүүс агуу сайн ойлгох хэрэгтэй. 8% лизинг ипотекийн зээлээр хүн ингээд байр авчаад 20 жилийн дараа зээлийн одоо 60 саяын байран дээр 130 сая төгрөгийн хөдөлгөөр байна ч юм уу төлцсөн байна гэх хүмүүс ингээ уурлаад пост хийчихэд байгаа шүү дээ. Гэтэл яг эсэргээрээ чинь 8% хүү ахгүй. Гэтэл манай Монголд олонгод хадгаламжийн хүү одоо 9.6 10% байна тий. Гэтэл энэ 10% тэгвэл та буцаагаад тэрнээс ч өндөр хадгаламж байхад таны авж байгаа хүү тэр 2 3 дахин уурсан шиг хүлт авах хэрэгтэй байхгүй авна гэсэн үг. Энийг бас давхар ойлгох юм бол нөгөө хадгаламжаа амьд байлгаад сар болгоно нэмж мөнгө хийгээд тэгээд нөгөө яваанд явах гэхээр нөгөө хүч одоо жилийн дараа хүү бодогдоод орчоод тэрнээс ахаад дахиад дараа жилд нь тэр орсон хүнээс ахаад хүү бодогддог байхгүй тэр мөнгө аваад өрчгөл бол тэр энийг айгуусаа ойлгох хэрэгтэй гэдэг. Тэгэхгүй л нэг юм зөвхөн лизингэд өгсөн 8% хүн дээр ийм их мөнгө өгч байгаа юм чинь та
хадгаламжиндаа 9.6% хүү аавна гэж чинь тэрнээс илүү хүү авах боломжтой гэдгийг л аюулсаа ойлгочих хэрэгтэй. Ер нь манайхаа ипотекийн зээл дээр ингээд Тийм бодоод байгаа уурлаад тооцооллоо. Хатгалах юм бол бас л яг та ийм өгөөж авах юм байна гэдэг үүднээс бас бодвол зүгээр юм шүү те. Тийм. За тэгвэл хоёлаа нэг бас сэдвийн талаар ярих гэж бодлоо. Одоо таны постоос ч юм уу хараад те хуримтлал өөрөө өвлөгддөг юм байна. Өвлөгдөж болдго юм байна. Зөвхөн хүн хүн дээр бас баян ингээд өөрөө зорилгоор нь бас юм ихгүй те. Дөрөв хүүхэдтэй бас ингээд өвлүүлж болд юм байна. Энийг эргээд нэг ийм зүйл бодогдож магадгүй нөө бэлэнчлэх сэтгэлгээс суулгачих магадгүй л те. Хүмүүс ч удаад гэдэг шүү дээ. Ингээд бэлэн хоолыг бэлдэж өгөөл те гэж бол ярьдаг. Та энэ талаар юу гэж бодож байна? За энэ тал дээр болохоор одоо би яг өөрөө нөгөө тэр хүний нэг байхгүй юу бэлэнчлэх байсан бол бэлэнчлэх л байсан те. Тэгэхээр яг гэхээр би зүгээр яг өөрийнх ингээ ойр ханчин дээр ахад манай өвөө 5 хүүхэдтэйсэн энэ нэг хүүхэдт нь хадгаламж өглөөсөн гэж штэ. За тэр 5 ингээд дундаас бэлэнчлээд те ингээд мөнгөний ааж өрөөд тэгснээ ингээд буцаад бүр тэрнээс одоо муу амьдралтай ч юм болцсон юм байна уу гэхээр байхгүй байгаа. Яагаад тэгэхээр ээж аав нь хоримтлалыг би болгоод ингээ тэр харж байгаа үлгэр дуурайлын хүүхдүүд нь харж өсөхтэй яг гэхээр хоримтлалыг ингэж хийдэг учраас гэд нөгөө нэг ингээ өглөө бас нөгөө яг тэр хоримтлуулж байгаа арга барилыг бас өглөж авдаг гэх юм уу та хамтдаа. Тийм учраас нэг бэлэнчлэх сэтгэлгээс авахгүй. Тэгээд чинь өнөөдөр яг ингээд их сургуулаа төгсөж байгаа одоо 22 настай залуучдыг бодоод үзэх юм бол нэг сая төгрөгийн цалинтай ажилд орлоо. Тэр хүүхэдтэй хизээл байр сая төгрөг хідээр нь одоо тий яг ингээ барьгүй юм бол төрөөс л төлнө шүү дээ. Тэгэхээр төрөөс нь төлөөд төрөөс төлсөний хажуугаар урьдчилгаа мөнгө хадгалаад тэгээ юугаар нийдэж байгаад юугаар нь амьдрах уу тий өмс зөөд амьдрах уу гэхээр айгүй хэцүү байхгүй юу. Тийм учраас яг нэг тэр жижигхэн анхны шатыг ээж аав нь одоо ингээ бэлдээд боломжтой бол гэхдээ боломжгүй болчих ш боломжтой бол бэлдээд өгөх нь бэлэнчлэг сэтгэлийг суулгаагүй харин ч бүр ингээд ирээдүйн том алхмыг нь хийхэд нь одоо ингээд тус нэмэр болж байгаа гэж бас авч үзэж болно гэж би одоо бодож байна. Тэгээ одоо чинь ингээд манай бусад үеэлүүдийн хувьд ч гэсэн бодоод үзээд тэр нь одоо яг адилхан 9,000 евро байсан гэсэн үг шүү дээ. Тэрнгээр юу хийсэн бэ гэх тэр нэг нь бол яг Америк руу явж сурсан. Тэгээ сургалтаа зориулаад яах вэ гэхээр одоо болохоор яг гэхээр ингээ Microsoft-д ажиллаж байгаа хгүй их нартайгаа хамт. Тэгээ бас нэг нь олонгод Англи руу явж сурсан. Тэгээ бас ингээд гадаадын юм байгууллагад ингээд одоо юугаар валютаар цалинжаад гэтэн Монголд амьдардаг. Гэх мэтчлээ ингээд ерөнхийдөө бол хадгаламжааг өвлөж авсан хүмүүсийн хувьд бол дандаа ингээд ийм ер нь ингээд ийм одоо тий мөнгөө ингээ бэлэнчлээл ингээл дэмий үр зүйлд өрцөн зүйл өрөөсөө байхгүй байгаа. Тэгэхээр харин ч ирээдүйн амьдралын илүү сайхан болох анхныхаа алхмын ингээ жижигэн шат тавиад өгж ин л гэж ер нь бол ирээдүйс хамгийн төлөвлөж авсан юм шүү дээ. Тэгэж бол бодож байгаа. Танд бас ингээ хамгийн анх харж байгаа дэвтэр аягүй сонирхолтой санагдсан байна. Microsoft-ийн тий. Энэ дэвтэр яг ямар учиртай дэвтэр юм бэ? За энэ болохоор нөгөө манай тэр үеэлдүүдэр манай эмээ зочилж очиод надад авчирч гисэн баггүй юу. Тэгээд би энэ дэр тийм ингээ 16 энэ эмээ одоо 14 15 онд л авчирч гисэн. Би тэгээ энэ дээр болохоор 16 оныхаа зорилго бичээ хамгийн нэгдүгээрт нь одоо хадгаламжаа 200 сая төгрөг болгоно гэдэг. Энэ үед би хувийн хадгаламж надад байгаагүй байхгүй юу. Зөвхөн дундын гэр бүлийн хадгаламж байсан. Ингээ бичсэн. Тэгсэн чинь ингээ манай нөхөр миний энэ дэвтрийг ингээ харснаа өглөөр зэрэг дэвтрийг харснаа ингээ уртл нь ингээ чек тавьчихж байгаа байхгүй юу. Тэгснээ энэ хадгалан энэ мөрөөдлөө чинь би биелүүлээд өгнө санаа зовохгүй гэдэгт ингээ энэ доор нь ингээ бичсэн байсан. Гэтэл яг ингээ одоо тэг биелүүлж өгсөн үхээ л өгөө. Зүгээр яг мэдээж хэрэг тодорхой хэмжээнд бол мөнгө өгсөн. Гэтэ тэр нь бол 200 сая төгрөгийн хаана ч хүрэхгүй. Гэхдээ нөгөө гэр бүлийн хадгаламж руугаа мөнгө нь. Гэтэ гэр бүлийн хадгаламжийг би дураараа авч цахим зарцуулах ямар ч одоо юу байх байхгүй юу. Одоо хууль хэрэгцээ юу гэх юм байшаа. Тэр нь яг гэтэ нөгөө жишээ нь бодолтой тэр хүний тэг хураач харамлуулсан мөнгийг би ингээл авснаа өөрхөн мөрөөдлөг би биелүүлэх чинь ингээ чинь айгүй юм буруу. Би өөрхөн мөрөөдлөг өөрийнхөө л орлогоор одоо тэг бүрдүүлж биелүүлж би тэрэндээ илүү утга учиртай үнцэнтэй одоо хандах байхгүй. Тийм учраас яг гэхээр хин нэгэн ялангуяа айлын эзэгтэй нар боломжийн амьдралтай айлын эзэгтэй нар болохоор ингэдэг маань хор хангалттай мөнгө олж байгаа юм чаа. Би угаасаа хадгаламж хийх шаардлагагүй ингээл гэдэг. Гэтэл яагаад та тэгвэл нь илүү нэмэлт орлого олж болохгүй гэж те. Яагаад та тэгвэл нь илүү баялаг бүтээж болохгүй гэж яагаад та хадгалж болохгүй гэж энэ дээр аюусаа анхааралж одоо өөрийгөө ингээд надад боломж байна уу гэвэл хайхан болгон болгон байж байгаа. Гол нь боломжоо хайх болохоор хүн болгонд харагдахгүй л ингээ өнгөрчдөг гэж би бодож байна.
Зарим нэг хоригдлол ингээл нэ гэхээр ингээд ийм ирээдүгөө ингээд угаасаа яг мөнгөгүй байгаа зөвнөд байгаа юм шиг мэдрэмж би болгодог гэжсэн тий. Тэгэхээр энэ талаас бол та маань бас энэ хариултыг болгол илүү зөв юм биш үү манайхаа. За тэгэхээр маш сонирхолтой яриа хуваалцсан зочиндоо маш их баярлалаа. Тэгээ бид нар та бүхэндээ дараагийн контентуудаар энэ хоригдлол бий болгосон талаарх маш олон одоо ийм бодит жишээ, кейсүүдийг зочинтойгоо хамт хуваалцж байгаа болно. Тэгээд та бүхэн манай цагтын дээрээ бас байнга идэвхтэй байж байгаарай гэж хэлмээр байна. За тэгээд дараагийн дугаараар уулзтлаа. За баярлалаа. За баяртай.